Сайн уу залуучуудаа. Өнөөдөр хэдүүлээ Wonderful Wizard of Oz гэсэн номыг хамтдаа бас үргэлжлүүлээд уншицгаах болно. За өнөөдөр тэгэхээр би унших зүйл дээр холбоотой нэг хэдэн дүрмүүдийг бол бэлтчихлээ. За тэгэхээр энэ дүрмүүдийг хэдүүлээ бас судлахын хажуугаар манай ич хэдний оронд байгаа найзуудад минь юу тохиолдох тухай бас үргэлжлүүлэн уншиж гаяа. За тэгэлээ. За. За эхнийх нь. За тэгээ сүүлд хэдүүлээ ингээд уншсан зүйлсээ хэрэгжлүүлээд харцгаая. We must try and find him said the girl. Okay? Бид нар түүнийг олох ёстой гэсэн бай тээ. Хэнийг олох ёстой вэ гэж ирж байгаа бол him гэдэг маань энэ дээр бол scarecrow буюу манафа гэлж байна. So she called the Winkies to help her and they walked all that day and part of the next until they came to a tall tree in the branches of a tall tree гэртэл хэдүүл энэ үзье. Тэгэхээр би энэ хажууд until гэдэг маань болохоор энэ дээр бол бүртэл гэсэн үг болгож байгаа. За тэгэхээр until they came to the tall tree гэхээрээ өндөр мод руу тэд нар очих хүртлээ гэсэн. Тэгэхээр өндөр мод руу очих хүртлээ гэд байгаа энэ хэсгийг юм байна. За тэгэхээр охин маань болохоор Винкичүүдийг туслахаар л дуудсан. Тэгээд тэд нар нь болохоор тэр өдөржингөө өдрийн хэсэгт нь өндөр модонд хүртэл очихдоо алгасан байна. За тэгээд анх нь in the branches of which in the branches of which гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээрээ in the branches of which гэдэг нь болохоор за хажууд нь би энэ дээр биччихсэн байгаа. За in the branches of which гэж юм тийм ээ. За энэ тэгэхээр which гэдэг нь болохоор энэ бол өмнөх үгээр толдгож байна. Ямар үг толдгож байна гэхээр tall tree гэж бид нар үзсэн тийм ээ. Тэгэхээр энэ tall tree гэх болохоор энэ which нь болохоор орлож байгаа гэсэн үг. Орлож байгаа. За тэгэхээр энэ өндөр модны мөчрүүд рүү winged monkeys буюу далавчтай сармагчингууд маань Scarecrow-ийн хувцснуудыг нь шидчихсэн байсан мод руу очсон байна. За тэгэхээр энэ дээр нь had toast гэсэн үг гэхээр гарч ирж байна. За had toast гэж үг гэсэн юм бэ гэхээр шидчихсэн байсан, тэгчихсэн байсан гэх буюу энэ бүтц бол энэ дээр харагдаж байна. Тэгэхээр had the winged monkeys had tossed Scarecrow's clothes гэдэг нь за энэ харагдаж байна. Энэ далавчтай сармагчингууд маань Scarecrow-ийн хувцсуудыг нь шидчихсэн байсан өндөр модны өндөр модны мөчрүүдээр шидчихсэн байсан өндөр мод хүртлээ тэр алхацгаалаа гэсэн байна. За тэгэхээр ингэж орчуулах нэ. It was a very tall tree and the trunk was so smooth that no one could climb it. За энэ дээр гарч ирж байгаа. So that гэж гарч байгаа энэ зүйл үзье. За тэгэхээр энэ so that гэсэн бүцлэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр so тэмдэгнэр that үнэхээр тийм байсан болохоор тэгсэн гэсэн үг хэлж байна гэсэн. Үнэхээр тийм байсан болохоор тэгсээ. Жишээн дээр яаж харж байгаа нь үзье. The trunk was so smooth no one could climb it гэхээр энэ дээр энэ модны нөгөө нэг гол нь тийм модны ингээд гол нөгөө модны үндсэн одоо нөгөө дунд хэсгийн мод нь үнэхээр гөлгөр байсан болохоор no one could climb it. Хинч авирч чадсангүй. I will chop it down and so that we can get to this Scarecrow's clothes. Okay. Би үнийг ерөнхийдөө цавчаад унгая. Тэгээд Scarecrow мануухагийн хувцсыг авчихъя гэсэн. Now while the tinsmiths had been at work mending the woodman himself. За энэ дээр болохоор while гэсэн үг болохоор юу гэсэн юм бэ? While бол зур гэсэн. За бид энэ бол хажууд нь болохоор while гэж биччихсэн байгаа. While зур. За тэгвэл энэ while the tinsmiths had been at work mending the woodman himself. За тэгээд tinsmith буюу лаазчингууд маань болохоор
Аа Ваадчингууд маань модчны одоо нөгөө модчныг мендинг буюу засаад ингээд ажилтай байх зуур ажилтай байх зуур another of the Winkies ахаад нэг Winky нь who was a goldsmith. За тэгэхээр who was гэдэг нь болохоор ахаад тодорхойлж байна. Урд нь байгаа Winkies another of the Winkies гэснийг тодорхойлж байна. Тэгэхээр энийг нахиж давхартж бичихгүйгээр ингээд тодорхойлчихж байгаа шүү. Энэ хоёр болохоор нэг зүйлээ гэсэн үг. За яг ахаад нэг Winky-ийн алтчин байсан ба алтаар юм хийдэг байсан ба had made an axe handle of solid gold. За цэвэр алтаар тийм ээ solid gold бол цул алтаар сүхний иш хийчихсэн байсан байна тийм хийчихсэн байсан гэсэн төрөв гарч ирж байна. And fitted it to woodman's axe. За тэгээд woodman-ы axe-т яасан байна. Ингээд тааруулчихсан. Instead of the old broken handle. Instead of гэж юу гэсэн юм бэ? Instead of гэдэг нь болохоор энэ дээр гарч ирж байгаа нь оронд нь гэсэн үг. Тэгэхээр instead of the old broken handle гэхээр хуучин тэр эвдэрсэн ишнийх нь оронд юу ийсэн байна? Алтан иш хийж өгсөн. Others polished the blade until all the rust was removed. За дахиад until гарч ирж байна. Until юм нь юу лээ? Хүртэл. Яах хүртэл бусд нь энэ эрийг ингэж зүлгсэн байна. Бүхий л зэв нь арилах хүртэл нь зүлгсэн байна. And it glistened like a burnished silver. За glisten гэдэг нь гялтганах. За юу шиг гялтгансан бэ гэхээр burnished silver өнгөссөн одоо нөгөө нэг мөнгө шиг гялтганж байжээ. За дараагийн үзье. As soon as гэсэн үгийг хөдөлгөөн үзье. As soon бол магц гэсэн үг. As soon as he had spoken гэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр түүнийг ярмагц гэсэн үг. Тэгэхээр түүнийг ярмагц. The Tin Woodman began to chop. За тэгээд тэгж ярмагц. Энийг унгаач гэж ярмагц. Цавчиж гарлаа тийм ээ. In the short time the tree fell over with a crash. За тэгээд in a short time богино хугацаанд Mudman crash гэхээр ингээд түсгээд унлаа. Whereupon the scarecrow's clothes fell out of the branches, rolled off on the ground. За whereupon гэдэг нь болохоор тэнд гэсэн үг. Тэнд нь мануухагийн хувцснууд мөчрөө сунсан. Fell out of the branch. Мөчнөө сунсан. And rolled off on the ground. За тэгээ газар өнгөрлөө. Dorothy picked them up and had the Winkies carry them back to the castle. За энэ дээр нь үзье. Had the Winkies carry them back to the castle. За энэ нь хамтдаа үзье. За тэгэхээр англи хэлэнд болохоор ахаад нэг болохоор бусдаар хийлгүүлэх одоо хэлбэр байдаг. Have somebody do something буюу бусдаар тэгүүлэх, ингүүлэх гэсэн үг. За тэгвэл энэ дээр нь had the Winkies carry them back to the castle гэдэг нь Winky-чүүдээр тэднийг зөөлгсөн байна. Тэгэхээр Dorothy нөх хувцсыг нь ингээд аваад Winky-чүүдээр ордон хүртэл зөөлгсөн. Where they were stuffed with nice. За тэд рүү нэрсэн. Where гэдэг нь юу гэсэн үг вэ? Ордонд гэсэн үг. Тэгээд тэд ордондоо тэд нар нь were stuffed with nice clean straw. За гоё цэвэрхэн сүрлээр дүүргэгджээ. And behold, харцгаа. Here was the scarecrow as good as ever. За энд нөгөө мануухан гараад ирлээ. As good as ever гэвэл болохоор хамгийн сайн шиг л байлаа гэсэн. Хуучин ямар байсан? Тиймээрээ байлаа. Thanking them over and over again for saving them. Over and over again. Тэгэхээр дахин талархлаа. Now that they were united. За би та бүхэд now that гэсэн үгийг бол заагаад өгье. Now that гэдэг нь болохоор
Now that гэдэг нь болохоор тийм болохоор тэгсэн болохоор гэсэн үг. Тэгэхээр now that they were united гэдэг нь одоо тэд нар яасан бэ? Ахин нийлсэн болохоор гэсэн үг. За би now that-ыг өөрөөр бас ашиглаж болох үг байна. Юу гэсэн үг юм бэ гэхээр because гэсэн үг. Because they were united. Ахин нийлсэн болохоор Dorothy and her friends spent few happy days at the Yellow Castle. За тэгээд Dorothy болон найзууд нь болохоор хэдэн сайхан ад жаргалтай өдөр өнгөрсөн байна. Where? So where-ийг тодорхойлж байна. Where бол газрыг тодорхойлж байна гэсэн. Yellow Castle-ийг тийм ээ. За Yellow Castle-ийг тодорхойлж байна. Тэгээд Yellow Castle буюу шар ордондоо тэд нар they found everything they needed to make them comfortable. Окей. Бүх зүйлээ олсон байна тий. Өөрсдийгөө тэм тав тухтай байлгах бүх юм олсон. But one day girls thought of Aunt M. Нэг өдөр болохоор охин Aunt M-ийг бодсон. And said, "We must go back to the odds, claim his promise." За Oz руу гэж очие. Тэгээд түүний амлалтыг нь авъя гэсэн үг. Тэгээд түүний амлалтыг Yes said the woodman. At last I shall get my heart. Тэгээ зүрхээ би авъя. And I shall get my brains, added the scarecrow Joel. Би болохоор тархи аавна. And I shall get my courage, said the lion thoughtfully. Би ч гэсэн одоо зоригоо аавна. За энэ дээр гарч ирж байгаа нэг зүйлийг та бас бүрхэн хараарай. За joyfully гэдэг нь болохоор энэ болохоор англи хэлэнд бол байц гişүн гэдэг үг. Joyfully гэдэг нь болохоор юу гэсэн бэ? Ард нь ийм ly-ыг заалгачихсан байвал тийм байдлаар гэсэн үг. Тэгэхээр Scarecrow ингэж нэмж хэлэхдээ ямар байдлаар хэлсэн? Баяр хөөр дүүрнээр хэллээ. Тэгэхээр ингэж нөгөө нэр үгийн ард ly залхангууд тийм байдлаар дүүрнээр гэсэн. Харин lion маань болохоор ямар байдлаар хэлсэн байна? Lion болохоор thoughtfully бодлогошронгуйгээр хэлсэн байна, тийм бодлогошронгуй гэсэн. За And I shall get back to Kansas, cried Dorothy, clapping her hands. And Dorothy болохоор яжсэн. Dorothy болохоор хилчээд гараа ингээд ирсэн байна те. Oh, and let us start for Emerald City tomorrow. Тэгээд Emerald City руу маргааш явъя. Then they decided to do. The next day they called Winkies together, bade them goodbye. За bade them goodbye гэвэл баяртай гэж даалгасан байна. The Winkies were sorry to have them go. За бид нар сая үтсэн зүйл бид харж байна. Have them go гэдэг нь болохоор явуулах гэсэн. Явуулахдаа тэд нар ямар байсан? Тэд нар хөөрхий sorry байлаа. Sorry байсан. Тэ? Гонглсан. And they had grown so fond of Tin Woodman that they begged him to stay and rule over them and the yellow land of the west. Okay. За энэ дээр grow fond of гэвэл дуртай байх гэсэн чинь хуучирс хэллэг. Grow fond of нь болохоор ерөнхийдөө бол ямар утгатай юм бэ гэхээр like гэсэн. Тэд нар болохоор модчонд үнэхээр дуртай болсон тий. And they grown so fond of him that гэдэг нь болохоор дуртай болсон болохоор тэгэхээр энэ гэж заримдаа that нь орж байгаа болохоор ямар утга гаргадаг юм бэ гэхээр so гэсэн утга гаргадаг. Тийг дуртай болсон болохоор тэд нар they begged him to stay. Тэд нар яасан бэ? Гуйсан байна. Үлдээч гэж гуйсан. And rule over them and yellow land of the west. Rule over them. Үлдээч гэж гуйсан. Тэднийг захираач гэж гуйсан. Finding they were determined to go. За энэ дээр болохоор бас маш их гоё акшн шатны нэг structure гарч ирж байна. Үүнийг болохоор англи хэлэнд бол урагшин шилжүүлэх буюу fronting гэж хэлдэг structure бүлтэн шатлуулчих. Тэгэхээр энэ дээр эзэн бий байхгүй. Finding гэдэг нь болохоор олох тийм ээ. They were determined to go. Тэд нар явхаар шийдсэнийг нь олсон, харсан. Winky-чуд gave Toto and Lion each golden collar. Toto, Lion хоёрт гоё өгсөн байна. Алтан хүзөөч өгсөн. And to Dorothy they presented the beautiful bracelets studded with diamonds. Dorothy тэд нар болохоор гоё юу гэсэн байна?
bracelet гэсэн байна. Маш гоё тийм бугуйч гэсэн байна. Studded with diamonds гэдэг нь болохоор diamond шигтгсэн. Okay. And to scarecrow they gave gold-headed walking stick. За scarecrow болохоор тайг өгсөн байна. Walking stick. Гэтэ gold-headed гоо алтан толгойтой тайг өгсөн байна. Яах гэж вэ? To keep him from stumbling буюу бүдэрч унахаас нь хамгаалахын тулд. And to Tin Woodman they offered a silver oil can. Tin Woodman мод ч тэд нар болохоор гоё мөнгөн тосны сав гэсэн байна. Inlaid with gold and set with precious jewels. Inlaid with gold гэсэн алт шигтгсэн, алтаар ингэж гоё бүрсэн алтан оруулахтай байна. Алтан оруулахтай inlaid. Мөн set with precious jewels гэхээр эрдэнсийн чулуугаар ингэж бас шигтгэж өгсөн. Every one of the travelers made Winky's pretty speech in return. In return хариуд тэд нар бүгдээрээ Winky-чүүдэд нэг тийм яасан байна. Pretty speech. Гоё. Илтгэл тавьсан биш ээ, нөгөө яриа хийсэн тийм. And all shook hands with them until their arms ached. За тэгээд ахад антил гарч байна. Яг хүртлээр тэр гар барьсан байна. Гар нь өвдөг хүртлээ. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн бас нэг хүсэж байгаа зүйл энэ уншлагаас ойлгосон зүйлээ яах нь гэхээр бас та бүхэн бол илэрхийлээрэ юм бол бас над шиг иймэрхүү видео хийж явах бол маш хэрэгтэй болдог. Dorothy went to the witch's cupboard to fill her basket with food for the journey. За тэгээд Dorothy witch-ийн болохоор нөгөө шүүгээг ингээд очоод өөрийнхөө нөгөө сагсаа хоолоор дүүрэх гэж очсон байна. And there she saw the golden cap. Тэгээд тэнд юу харсан? Малгай харсан байна тий? Алтан малгай харсан. She tried it on her own head, found that it fitted her exactly. За тэгээд толгоон дээр нь болохоор яг гой тохирсон байхыг харсан байна. She did not know anything about the charm of the golden cap. Тэр болохоор юуг мэдээгүй байна. Charm of the golden cap буюу тэр алтан малгайны шидийг нь бол мэдээгүй. But she saw that it was pretty. So she made up her mind to wear it. So and then make up her mind гэж үгс үгүй. Make up her mind гэдэг нь болохоор шийдэх. Make a decision гэсэн. Их давгүй үг шүү. Та нар ерөнхийдөө гоё. Шийдэх гэдэг өөрөөр бодож байгаа бол make a decision бол make up her mind гэсэн. Тэгээд тэр ерөнхийдөө бол түүнийг толгоонд өмсөх шийдвэр гаргаад carry her sunbonnet in her basket. За тэгээд өөрийнхөө нарны малгайгаа basket дотор хийчлээ. Then being prepared for the journey. Тэгээд journey аялалдаа тэд нар бэлэн болсон тэд нар. They all started for the Emerald City. За тэгээд Маргад эрдний хот руу явцгаалаа. Started for гэвэл Маргад эрдний хот зүглээд явцгаалаа. And the Winkies gave them 3 cheers. Тэд нар болохоор Winkies тэд нарт 3 удаа уух харсан байна. Hooray! 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 гэдэг шиг тийм. Англиар бол hooray гэдэггүй. Англиар бол cheers, cheers гэдэг. And many good wishes to carry with them. За тэгээд маш олон гоё ингээд сайн зүйлийг хүсэж явуулсан байна. Окей. За тэгээд үл энэ хүртлүүдүүл ингээд уншаад дараагийнхаа бүлгийг дараагийн видеогоор үргэлжлүүлье. Тэгээд та бүхэн бас хамт уншаад enjoy хийсэн бол би бас доор нэмэлт мэдээлэл дээр үргэлжлүүлээд бас Charlotte's Web гэсэн номыг бас хамт уншихыг хүсэх юм бол орж болох мэдээллийг бас оруулчихъя. See you next time. Bye bye.